За сайн мэцэн үзэгчдээ цагдаагийн газар маш сонирхолтой дуудлага бүртгэжээ. Тэрхүү дуудлага мэдээллийн дагуу манай сурвалжлах баг нэгэн айд ирсэн байна. Тэгэхээр хэргийн газар юу болсныг тодорхойлцгаая. Хүй нүү чи ирчлээ. Хулгай юм алдчихлаа минь дөө хулгай юм алдчихлаа. Хаанаас юм алдсан юм бол дотроос юу? Коридор үүд онгорхохгүй энэ юм наслалж байхгүй юу? Юу алдсан юм болоо? Оо та дөрөнөөс эхэллээ хоёлаа. Зөндөө гүүчийн шил амар гой брэндүүд амар их юм алдсан тий. Хамгийн гол мэдүүд цол брэндүүд гэсэн байхгүй юу? Тий. Энд ч одоо ингээд аюу муугаа байхгүй тий. Ингээд хүний юм ингээд шууд шүүрээд явж нэгдчихсэн. Аюу асуудалтай болж байгаа байхгүй. Тийм мэдүүд та аюу гомдолтой ч би өстө зэв үрээд авахгүй та. Энэ ч хамгийн гол мэдүүд ч 6 сар хөдөлмөр байхгүй. Бид 6 сар хөдөлмөрсөн. Тэс чи босоо хулгайчууд ч 6 секундын дотор орж ирсэн. Хамгийн хаваа явчих жоохгүй. Энэ хардаа энэ бүр хөшийн залуутай бүр явуултаад бүр мэдээл цоглоосон байхгүй та. Бүр тийм нарийн. Юу таны нөгөө энэ торлогоондоо зүүцсэн чи наад нэг юм авчаагчтай. Оо энэ мэдүү хөдөлмөрийн бааз үсгэх шүү. За энэ минь яг энэс хамгийн болж байгаа хгүй энэс хамгийн болсон. Ингээд би тэр үү тайвархаа байжсэн чинь сэп онголоо хүрээд иргээ тэр хооронд очсон чинь ингээд үүднээс бэлэн шүүр аваа явуулж байгаа хгүй. Чи яаж сэпэд дийлэхгүйсэн аашаа би. Үгүй ээ энэ нэг юмнаас л болж байгаа хгүй нэг юмнаас л болж байгаа хгүй. Нэг хүмүүс овоолаад авъя гээд нэг нэгээр зүгээр л дор цүнхлээд явж байгаа. Энэний маягнаас их юм болноо. Үгүй юу гэсэн үг мэдэр чи тийж авах нь зөв байхгүй юм ээ судалсан юм чи тийм ээ тамаа болон таяр тэгээд яа цагдаад өгсөн юм бол юу алдчихад дээ штэ хамгийн гол нь тийм биз дээ. Стом муха зөв мохгүй бусдаа хөдөлмөрийг хүнлэх хэрэгтэй шүү дээ. Энэ мэрэгжил нэгтнүүд байж нэгийг ингэж болохгүй шүү. Тэглэж угаасаа бид нэг амар хүн хөдөлмөр эхэлж байгаа. Тийм үстэй айн чинь нэмэн ч одоо за яг хөө тэгээд нөгөө эдэд мэдд нь одоо юм хүм олж авдаг юм байгаа. Бид нар одоо тэр хүний хөдөлмөр шулсан муус юмнууд хулгайчдаг болж авмаар байгаа байхгүй тийм үстэй. Хаштай юм авмаар тийм. Одоо манай үеийн ах ихчнэр ерөөсөө юм муухай зан гаргацаагүй. Тийм мэрэгжил нэгтнүүд байж өстой нэг ингэж болохгүй шүү дээ. Тэр нь бүр зэвүү хүрээд хогцсон. Зэвүү болж авмаар шүү дээ. Юм олж авмаар. За эрхэм хүндэт үзэгчтэй энэ газар дээр бол иймэрхүү үйл явдал болсон байна. За тэгэхээр сонирхолтой бас сонин гэмээр дуудлагууд үргэлжилсэн. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. За тэгэхээр бужигнсан шижигнсэн шинэ жил айсан үе. За энэ баярын өдрүүдэд бид нэр айл гэр хамт олон тий найз нөхдөөрөө бүгдээрээ баярлдаг. За тэгвэл энд нэгэн хөрш айлын эмэгтэй хажуу айлынхаа настай хүнээр тоглож одоо гинтийн бэлэг барий гэсэн сэтэл нь тухайн настай хүний биеийн байдлыг дордуулсан байна. За тэгээд энэ үүднээс манай сурвалжлах багийг дуудсан. За тэгэхээр бүгдээрээ дотор орж яг ямар үйл явдал болсон тухай хамт асууж тодруулцгаая. Сайн байна уу та? Сайн уу. Юм камер мамер вэ? Та нар болцгоо. За тэгэхээр бид нар яг энд ямар үйл явдал болоод бидрийг дуудсан талаар мэдэх гэж энд ирлээ л дээ. Таны бие юу нь яагаад өвдсөн бэ? Та бас яагаад энэ хүн нэр ингэж тоглосон бэ? За юу яасан юм би ахав дээр хөрш ихчээрээ нөгөө нэг шинэ жилийн бэлгэний тоглоё гэсэн чинь тайраас хатан гэрт нь аваачих шатлаа. Би ч одоо настай хүмүүнийг ч ингэж амар хүрээ тоглож бас болохгүй л байсан юм байгаа. Хөр юм уу эмийг өстө хачин болгох шаглаа юм. За тэгэхээр таны биеийн байдал одоо ер нь яг яаж байна? Ямар хөө байдалтай байна? Та гомдолтой байна уу? Ямар байна? Би мэдгүй цаашаа та нар. За ер нь бол нэг иймэрхүү юм болсон юм л та. Хөөмэн гэжтэй имэн ахаад нөгөө эндүүгээ шатаагаа хайчихлаа. Танаа эндүү гоох гэж орж ирлээ. Юундаач байдیں۔ Манай тогондооч байдیں۔ Муу масландаач байдیں۔ Муу ч тэ. Хайрын сайхан юу дотлаа гэж ингэдгийг сайхан залуу насыг би одоо ингээ хөгшин Nani? За ажил хэвэл дуусна. Бурхан гэж. За дэлгүүргөө одоо болно шүү дээ. Би бүр таны зөндөө харлаа. Чөри баг.